Мэдээлэл зүйн багш нарын улсын олимпиадын 4 удаагийн авраг тодорхой төрсөл хийсвэрчлэлийн дугуй арга зүүн зохиогч Баттогдох агсны нэрэмжигт дугуйн арга аймгийн авраг шалгаруулах өгүүлбэртэй бодлогын 4-р олимпиад аймгийн засаг даргын ивэлдор амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн 4-р олимпиадын 2-ын даваанд бага ангийн багш 4-р анги, 5-р ангийн сурагч гэсэн 3 ангиллаар Дархан уул Сэлэн аймагуудын нийт 19 багш сурагч оролцож мэдлэг чадвар авьяас бэлгээ сорин өрсөлдлөө. Олимпиадад давхарсан тоогоор 262 багш сурагч шилдгээр шалгарч шагналаа гартаа. За манай сургууль бол дугуй аргын 4-р олимпиадад 4 ангиас 2 баг ороод 1-р байр 2-р байрыг эзэмшлээ. 5-ын Б ангийн Нарангэр багштай баг маань 2-р байрыг авлаа. За тэгээд топ багш нарт болохоор манай Д байгууллагч орж ирлээ. За тэгээд топ сурагчдад нийтдээ манайх 4-р ангиас 3 сурагч, 5-р ангиас 4 сурагч нийтдээ 7 топ сурагч сурсан. Ер нь манай сургууль бол энэ дугуй аргын анхдугаар олимпиадын дэд байрын авраг сургууль, 2-дугаар олимпиадад тэргүүн байрын авраг болсон. За 3-дугаар олимпиадад 3-т ороод за энэ жил бол сурагчид маань 1 ангиас 2 анги ингэж дараалан байр эзэснээр илүү онцлогтой энэ олимпиадыг өгтөж амжилт гарлаа. Тус олимпиадын 4-р ангийн төрөлд 370 сурагч, 5-р ангийн төрөлд 330 сурагч өрсөлдсөн бол 100% гүйцэтгэлтэй үнэмлэхүй амжилтыг 15 сурагч гаргаж, бүтэн бодолтыг 4-р ангийн 4 сурагч, 5-р ангийн 11 сурагч хийжээ. Намайг мөн хоёр авахтай Маргалгаа гэдэг би шинэ алхам сургуулийн 5-ын Б ангийн сурагч. Тэгээд би найзууд ангийнхантайгаа хамт дугуй аргын олимпиадад оролцож 2-р байранд орсон. Надад бодоход гоё байдаг. Хэсгийн арга илүү сайн ойлгодог. Намайг Эрдэнэбат авахтай Гэгээ гэдэг би шинэ алхам сургуулийн 5-ын Б ангийн сурагч. Дугуй аргын бодлого нь хэсгийн бодлогыг дугуй дотор орлуулж хийсвэрлэж бодох тийм аргыг хэлдэг. Энэ бидэнд илүү амар байдаг. За наабэг болохоор мандах хөвгтэй Ачид Эрдэнэ гэдэг би шинэ алхам сургуулийн 5-ын Б ангийн сурагч. Би болохоор Эд олимпиадад 2 дахь удаага орж байгаа. Тэгээд өвдөх жилийн шалгалтуудын бодлогоос илүү хөнгөн юм шиг санагдсан. Математикийн хичээл дээр ч өгүүлбэртэй бодлогын хичээл дээр ч маш их тус болдог. Олимпиадад шалгарсан багш сурагчдад аймгийн засаг дарга аз жаргал шагналыг гартуулан амжилт үзүүлсэн сурагчдыг Золцгийн гол хүүхдийн цослонгийн 1-р ээлжээр үн төлбөргүй амрах эрхээр урамшууллаа. Олимпиадад амжилттай оролцсон бүх